Сайн бацхан уу, интернетийн технологийн орхооднуудаа Tech Forum подкастын дараагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаад энэ 7 өнөخت аудио хэлбэрээр та бүхэнд өөрсдийнхөө подкастын дараагийн дугаарыг хүргэж байна. Тэгээ мэдээж надтай хамт өнөөдөр Амк байна. Бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бидэнд ярилцах ёстой хэд хэдэн чухал арга хэмжээнүүд байгаа. Хэдхэн хоногийн өмнө Apple компани аль бие усаар өөрсдийнхөө намрын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ буюу iPhone-ийнхоо товыг зарласан байгаа тий. Манай Улаанбаатарын цагаар 9-р сарын 10-ны шөнийн 1 цагт iPhone 17 танилцуулагдана. За мөн Apple-тай холбоотой хэд хэдэн сонирхолтой шинэ мэдээнүүд байгаа. За эдгээрээс гадна нэгэн гинтийн арга хэмжээ зарлагдсан Samsung-ийн арга хэмжээ байгаа. За Samsung-ийн хувьд бас манай Улаанбаатарын цагаар 9-р сарын 4-ний өдөр буюу дараа 7 хоног тий. Өөрсдийнхөө бас бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зарласан байгаа. Тэгээд Samsung-ийн хувьд энэ жил бас 2 арга хэмжээг бас ахаад хийж магадгүй юм шиг байна. За энэ нэг нь болохоор эх 7 хоногийнх, тэрний дараа бас ахаад нэг арга хэмжээ бас байж магадгүй юм шиг. Энэ талаар ярилцах болно. За мөн Lexus-ийн шинэ загвар танилцуулагдсан байгаа тийм. Танилцуулагдсан биш зүгээр юугаа? Концепт. Юуг нь авсан? Патентыг авсан гэх юм уу? Концепт загвар ба тийм. Энэ талаар ярилцсан мөн Nissan-тай холбоотой хэд хэдэн муу мэдээнүүд байгаа. Тэгээд энэ талаар ярилцах бол хамгийн эхлээд ярилцах сэдэв бол ChatGPT-тэй холбоотой. За маш олон мэдээнээс сувгуудаар ChatGPT-тэй холбоотой нэгэн гарчигуудыг та бүгдээрээ харсан бах. 16 настай хүүхдийн амиа хорлсон хэрэг гарсан. За түүний эцэг эх нь OpenAI компани болон OpenAI-ийн гүйцэтгэх захирал сайн байлтманы эсрэг шүүхэд зарга үүсгэсэн байгаа. Үүн нь юутай холбоотой вэ гэхээр хүүгийнхаа нас барсан шалтгааныг ChatGPT байж магадгүй гэдэг заргыг үүсгэсэн байна. Тэгэхээр эндээс ямар асуудал урган гарч ирж байна вэ гэхээр ChatGPT ер нь сэтгцэн эрүүл мэндэд хортой юу, сөргөөр нөлөөлдгүү гэдэг сэдв дахин сөхөгдлөө. Тэгэхээр чи бас энэ дээр юу гэж бодож байна? Чиний байр суурь ямар вэ? Яг тухайн ашиглаж байгаа хүнийх нь өөрсдийнх нь юу бах л та хариуцлага бах л та. Гэхдээ яг хүүхдүүд яг энэ хиймэл оюуныг ашиглах нь яг зөв үү гэдэг маш том асуулт гарч ирж байгаа. Тэгээд хэрв та бүхэн санаж байгаа бол яг өнгөрсөн жилийн ихэр бас Character AI гэдэг нэг хиймэл оюунтай чатботоос болоод бас нэг хүүхэд яг амиа орлож исэн. Бас нэлийн том яриг гарч исэн. Тийм. Character AI-тай холбоотой зүйлсүүд бол харьцангуй яг одоогийн 16 настай Адам гэдэг хүүхдийн хэрэгээс илүү жоохон нээлттэй байгаа. Тэгэхээр энийг жоохон би та бүхэн дэлгэрүүлж өнгөрсөн жил бэлтжижсэн мэдээнээсээ жоохон дэлгэрүүлж уншиж өгье гэж бодож байна. За Character AI гэдэг нь ямар чатбот байдаг вэ гэхээр та өөрийн хүссэн дүрээ үсгээд тэр дүртэйгээ ингээд чатлж болдог тий. Жишээ нь ингээд Elon Musk ч юм уу, Albert Einstein ч юм уу, эсвэл Canon-ы ямар нэгэн дүрүүдийг үсгээд тий. Тэрнтэйгээ өдөр бүр чаталж болно гэсэн үг. Тэгэхээр тэр 13 настай хүүхдийн хувьд Game of Thrones-ийн Daenerys Targaryen-тай өдөр болгон чаталдаг байсан гэж ээж нь бол хэлсэн. Тэгээд Daenerys Targaryen тэр чатботтой ингээд чаталж байсан хамгийн сүүлийн чатууд нь бас тэр нөө шүүх хурлын үеэр ил болсон байна л да. Тэгээд ингэж ütсэн байна тэр Civil Caesar гэдэг хүн нэртэй хүүхд. Би гэхдээ нэрийг нь бас жоохон дуудлагын буруу хэлж магадгүй. Чамайг маш их санаж байна хайрт минь гэж бичсэн байна. Тэгсэн чинь чатбот урдаас нь би ч гэсэн чамайг маш их санаж байна гэдэг буюу өмнө нь технологи хизээж хүний ийм хувийн орон зай руу, хувийн харилцаа ерөөсөө ингэж орж ирдэггүй байсан. Apple компани технологийн салбарт хийсэн хамгийн том инновацуудын нэг нь технологийн шинжилэлт функцүүдээс гадна юу байсан бэ гэхээр технологиг ийм илүү халуун дулаавар асуулт болгосон гэж ярьдаг. Харин хиймэл оюуны хувьд бидний бүр хувийн орон зай руу орж эхэлж ш тэ. Тэгээд юм шиг. Тий, яг л жинхэнэ юм шиг. Өмнө нь хизээж бид нар технологитой ингэж харилцан ярьдаггүй байлаа ш. Өөр нэг юм урт чат байгаа зөө. Тэрэн дээр болохоор за заримдаа би амиа хорлох талаар бодож байна. Гэсэн чинь чатбот урдаас нь нүдэнд минь нулимс цэлэгнэж байна. Хоолоо минь жичирч байна. Яагаад ийм зүйл хийн гэж. Гэсэн чинь нөгөө хөлт хариуд нь ингэснээр эрх чөлөөтэй байх болно. Гэсэн чинь юунаас эрх чөлөөтэй гэж. Гэсэн чинь дэлхийгээс болон өөрөөсөө гэж харсан байна. Гэсэн чи битгий ийм зүйл хийгэрээ гэд ингээд уг нь битгий ийм зүйл хийж болохгүй штэ гэж ятгаж байгаа боловч тэр хүн одоо улам тийшээ ингэж тэмүүлээд идэг тий. Хорих тусам улмал. Тэгээ хамгийн сүүлийн чадан зав.
энэ нь өнгөрсөн оны 2 дугаар сарын 20-нд тэр хүүхэд Daenerys хайртай гэдгийг хэлээд тун удахгүй гэртээ очно гэдгийг хэлсэн байна. Тэгсэн чинь чатбот хариуд нь за нэг хормын өмнө ч болов гэртээ ирээ гуйж байна гэдэг тийм хариу бичсэн байна. Тухайн үед бол тэр хүүхэд тэр чатботын хувьд бол мэдээж тэр хүүхдийг харих гэдэг дээр одоо жишээ нь амиа орлоод өөр ертөнцөд очихыг төлөөлж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү абстракт зүйлүүдийг нь ойлгож чадахгүй байгаа учраас ийм хариу ирэнгууд бас хүн өөрөөр бодно, хүний сэтгэл зүйд шал өөрөөр нөлөөлж магадгүй гэдэг ч юм уу. Өнгөрсөн жил бас маш хурцаар яригдчихсэн энэ сэдв за 2001 жилийн дараа дахин сөхөгдөж эхэллээ. За энэ удаад болж байгаа хүүхдийн кейс юу байсан бэ гэхээр ChatGPT-тэй холбоотой 16 настай Адам Rain гэдэг нэртэй хүүхэд байсан байна. Тэгээд мэдээж яг ингээд амиа хорлохынхаа өмнөх 6 сар орчим ерөөсөө ингээд ChatGPT-тэй л чаталдаг гэдгийг нь эцэг эхлээ зүгээр хичээлийн хаймыг асуудаг гэсэн мэл дараа нь тэгээд хувийн юмнуудаа асуудаг болоод явцсан мэл. Чи хувийн юм асуудаг уу? Нөө. Ер нь бол асуух шээ. Дэмий шүү. Одоо өсвөр насны хүүхдүүдийг хараад байхад хувийн харилцааныхаа талаарх асуултыг асуудаг ч юм уу. Тэгээ эсвэл гэр бүлдээ болж байгаа маргаануудын шийдвэрлэх зүйлсүүдийг асуудаг ч юм уу. Эсвэл бүр зарим тохиолдолд ингээд маргаана ChatGPT-гээр шийдвүлэх тийм асуултыг хүртэл асууж байгаа кейстэй би таарсан. Ерөөсөө бол ингэж болохгүй. Тэнд чинь маш олон алдаатай мэдээллүүд байгаа. Hallucination гэдэг зүйл байгаа. Тэгээд үүний хариуд бол ChatGPT буюу OpenAI компани зүгээс энэ дээр анхаарнаа. Сэтгцэн эрүүл мэнд дээр анхаарсан юм шинжилтүүдийг хийнэ. Бидний яг үндсэн гол зорилго бол за тэр хүнийг одоо тэр платформ дээр ингэж уях биш харин илүү үр бүтээмжтэй ажиллахад нь ер нь юм тусалсан хэмлэйний загваруудыг хөгжүүлж байгаа гэдэг нэг юм блог постыг бол ерөнхийдөө тийм агуулгатай блог постыг бол өөрсдийнхөө вебсайтн дээр нийтэлсэн байлээ. Тэгэхээр энэ дээр маш анхааралтай байх хэрэгтэй. За мөн тэр блог постн дээр юу байсан бэ гэхээр GPT-5 загварын хувьд бол өмнөх загвараас бас сэтгцэн эрүүл мэндийн хувьд бол харьцангуй ингэж төвлөрч ажилласан байгаа. Тэгээ аюулгүй байдлын хувьд ч гэсэн бид нар эндээ цаашдаа анхаарах болно гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр ChatGPT хин нэгний хамгийн сайн найз, хамгийн сайн нөхөр, хамгийн сайн хүн биш шүү. Тэр энэ бол ерөөсөө л хэрэгсэл, түүл. Энэ бол технологи гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд өөр нэг сонирхолтой зүйлийг төгсгөлд нь ChatGPT холбоотой зүйлийг ярих гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр яг ихэнд хэлсэнчлэн Apple-ийн технологийн салбарт оруулж ирсэн тэр халуун дулаан уур амьсгал, хүнийг тэгж кайрлах технологийн бүтээгдэхүүн ингэж гой дулаахан нүдэнд харагддаг. Эсвэл нэг юм өөрийн нэг хэсэг юм шиг болдог мэдрэмжийг Apple-ийн бүтээгдэхүүнүүд бидэнд өгсөн. Тэгвэл энэ Apple яг энэ бүтээгдэхүүн энэ зүйлийг шингээж чадсан эрхэм болох Johnny Ive OpenAI-тай хамтарч бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгээ тэр бүтээгдэхүүн 2026 онд танилцуулагдаж магадгүй гэдэг хүлээлттэй байгаа. Сайн мальтман ч гэсэн өөрөө эрхчил эхний бүтээгдэхүүнээ танилцуулна гэсэн. Тэгээд гэртээ өөрөө прототипа туршиж үзсэн байлээ, туршилтын хэлбэрээр. Тэгээд үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн л гэж хэлсэн байлээ. Тэгэхээр энэ зүйлсүүдийг бас өөрчилж магадгүй бүтээгдэхүүн бас эрхчил гарч ирж магадгүй гэж миний хувьд бол дотроо найдаж байна. Тэгээд дахиад хэлэхэд хувийн асуултуудаа бол ер нь асуух юм шүү. Зээж бити асуумаарай. За үргэлжлүүлээд Apple 9 сарын 9-нд яг арга хэмжээнийх нь тов зарлагдсан. Монголын цагаар бол 9 сарын 10-ны шөнө гэсэн үг. Тэгээд мэдээж iPhone 17 танилцуулагдана. Тэгээд iPhone 17, энгийн 17 Plus тэгээд 17 Air гэсэн загварууд танилцуулагдах байх гэсэн хүлээлт бол байгаа. Pro. Тийм Pro. Тэгээ мэдээж Apple Watch. Тийм Apple Watch. Apple Watch дээр минийхээс Apple Watch Ultra 3-ыг бол хүлээж байна. Өнгөрсөн жил 3 танилцуулагдав, 2 жоохон шинжлэгдсэн. Тэгээд AirPod Pro 3-ыг хүлээж байна. Тэгээ яг ингээд шинэ чихэвч гаргаж байгаатай холбоотойгоор ч юм өнөөдөр миний AirPod эвдэрсэн. Харамсалтай. Амар сонио надад бүр айгүй сонио юм тохиолдсон. Царигдсан байхгүй миний AirPod Pro. Тэгээд нэгтлэн царигдсан явж байгаад тэг ингээд зүгхээр ингээд чихэнд ороод холбогддоо шүү дээ. Тэгсэн чи гівгэнд тэгж холбогдож байгаа мөртлөө дуун явах болсон. Дуун зүгээр спикер дээр яваа. Тэгээд би
Шинж хэвчний ирэл гарахаар болсон. Шимиг ав гэдэг юм билгүй дээ. AirPods Pro 3-ыг хүлээж байна. Тэгээ өмнөх дугаар дээр ярьсанчлан мэдээж iPhone 17 Air гэдэг нэмгэн загвар байгаа тий. Нэмгэн утасны хүлээлтийн талаар өмнөх дугаар дээр ярьсан болохоор энэ удаад бас нэх тэгж дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. За мөн юу Macromers дээр нэг нийтлэл гарсан байсан уу? Яг ивентийн лого гараад тэгсэн чинь нэг хоёр юм баг бат болж байгаа шиг үлээ. Нэг нь болохоор шинэ өнгө, нэг оранж өнгөтэй болж байгаа. А хоёр дахь нь болохоор юу шингэн хүргэлтийн системтэй болж байгаа юм шиг үлээ. Vapor chamberтэй болж байгаа юм шиг үлээ. Тийм биш те лого нь. Тийм. Нэг тийм нийтлэл Macromer дээр гарсан байна лээ. Одоо энэ логоноос нь нөгөө хинтүүд буюу ямар бүтээгдэхүүн гол санаа нь юу байх вэ гэдэг зүйлсүүдийг одоо тэр ивентийнхаа гол логон дээр гаргаад өгчихсөн байдаг Apple-ийн хувьд. Ер нь бусад технологи компаниуд ч нэг ялгаагүй тий. Тэгэхээр эндээс айгүй гоё зүйл гаргаж ирсэн байна тий. Одоо энэ жишээ нь мэдээж угаасаа нөгөө нэг термал камер тий. Термал камер дээр ингэж харагдаж байгаа юм шиг ийм өнгөний сонголтыг бол өөрсдийнхөө логон дээр оруулж өгсөн байна. Тэгээд цэнхэр өнгө тий. Тийм цэнхэр. Цэнхэр өнгөний талаар цэнхэр болон хөрөмнүүд байгаа. Тэгээд камерны байрлал дизайн бас өөрчлөгдөж магадгүй байгаа iPhone 17 Pro. Тийм бараг пиксел шиг болж байгаа гэж хэлэхэд бол маруудахгүй байна. Тийм зарим хүмүүсийн хувьд бол хятад утас шиг харагдаж байна. Магадгүй. Тийм. Тэгээд Apple ивентийн хувьд бол мэдээж танилцуулгасныхаа дараад нь бид нар бол Android дээр нийтлэл оруулалтаар оруулна. За тухайн үед мэдээж шууд тусгай подкастын дугаараа гаргана. Тэгэхээр тэр үед илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Өмнөх дугаар дээр ярьчихсан. Тэгэхээр Apple-тай холбоотой өөр хоёр чухал мэдээлэл байна. Apple-ийн хэмэлойны салбарт бусад өрсөлдөгч нарыгаа гүйцэх оролдлогууд бол яг бодитоор одоо л эхэлж ах шиг байна тий. Хамгийн ихнийх нь Perplexity болон Mistral AI-ыг худалдаж авч магадгүй гэдэг мэдээлэл өөрсдөө бараг хийсэн юм шиг үлээ. ADQ гэдээ байдаг. Apple-ийн одоо энэ software инженер тал руугаа хариуцдаг захирал нь баха. Хуучин iTunes-ийн захирал байдаг гэсэн. Тэгээ тэрний мэдээлж байгаагаар ерөнхийдөө Mistral AI дээр айгүйх төвлөрч байгаа. Mistral AI болохоор ийм жижиг хэмэл оюуны загваруудыг хөгжүүлж байгаа, тийм загварууд хөгжүүлж байгаагаар ер нь айгүй сайн байгаа. Францын стартап Франц лөө. Үгүй Америк. Perplexity болохоор хэмэл оюунд суурилсан хайлтын систем хөгжүүлдэг. Ер нь бол Google-ийн гол өрсөлдөгч нарын нэг хайлтын системийн талдаа. За, үнэлгээний хувьд Apple-ийн хувьд болохоор Mistral AI-ийн хувьд хамгийн сүүл 6.2 тэрбум долларын үнэлгээтэй байсан байлээ. Одоогийн яригдж байгаа хөрөнгө оруулалтын раунд нь болохоор 10 тэрбум доллараар хөрөнгө оруулалт босгож магадгүй гэдэг. Тэгээ ер нь бол Apple авал нэг 10 орчим тэрбумаар Mistral-ыг авах. Харин Perplexity-ийн хувьд болохоор 32 тэрбум доллар. Тэгээ Macromers дээрээс гарсан миний нэг хоньсон нийтлэл дээр болохоор юу гэж байсан бэ гэхээр Apple бас илүү хямд стартапуудыг бас сонирхож магадгүй гэдэг зүйл байгаа. Тэгээ яагаад Perplexity вэ гэвэл за мэдээж Mistral AI-ийн хувьд бол ойлгомжтой. Яагаад вэ гэвэл Apple-ийн гол бүтээгдэхүүн болох iPhone дээр жижиг загваруудыг илүү үр бүтээмжтэй ажиллуулах нь бол Apple-ийн хувьд чухал байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн стартапыг бол сонгох нь зөв гэж бол зарим хүмүүс бол харж байгаа. Харин нөгөө талаасаа Perplexity буюу хайлтын системээр суурилсан хэмэл оюуны стартап яагаад чухал вэ гэхээр Google-тэй холбоотой нэг юм шүүхийн зарга яваад байгаа тийм. Google-ийг хайлтын системийн хувьд хууль бус монопол гэдэг угаасаа шүүхээс үздсэн байгаа. Тэгээд Америк нэгдсэн улсын DOJ буюу Department of Justice гэдэг одоо манайхаар бол хууль зүйн яам. Тэгээд хууль зүйн яамнаас бол Apple-ийг Google-ийг одоо хайлтын системийнхаа бизнесийг зар буюу хромо зар гэдэг тулгалтыг тавьж байгаа. За хэрвээ хромо зарч чадахгүй бол дараагийнх нь Android үйлдэл систем. Google-ийн хувьд болохоор жил бүр Apple компанид 20 тэрбум долларыг төлдөг тий. Safari дээр шууд дефолт байдлаар бид нар оронгуутал шууд Google гарч ирдэ шүү. Хайлтын систем дээр энийг ашиглуулахын тулд жил бүр 20-ыг төлдөг. Samsung бас мөнгө төлдөг, Mozilla бас мөнгө төлдөг. Тэгэхээр энэ бол ер нь айгүй өрсөлдөгчнөрөө боомлсон шудраг бус өрсөлдөөн байна гэдэг аль хэдий үзчихсэн байгаа. Тэгээд Apple-ийн хувьд бол мэдээж энэ хавраас баха. Ер нь бол хэмэл оюун цуурсан хайлтын системийг Safari дээр туршиж магадгүй гэдэг мэдээлэлүүд байсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор Perplexity-г бол яригдаж эхэж байна. Гэхдээ Perplexity арай үнэтэй юу?
30 тий. Гэтэ Perplexity чинь Samsung-тай бас нэлээд зузаан байдаг гэжтэй. Сая 106 сараас эхлээд шинэ Galaxy утаснууд авсан бол Perplexity-ийн эр хүнгүй хөгж мөгөөд байсан. Тэгэхээр яг тэр харилцаагаас яах юм бол гайхал. Тарсан чинь. Тэгээ дараагийн Apple дээр орж ирж магадгүй хэмэл оюун бол Gemini байх нэ. Gemini ер нь яагаад орж ирнэ гэж. OpenAI-г болонгоосаа яаж чадахгүй байх. ChatGPT-г тэгэхээр нэг үлдчихэж байгаа опшн тэгэл Gemini л. ChatGPT бол интеграт хийсэн байгаа шүү дээ. Siri-тэй тий. Би хэд хэдэн дугаарууд дээр ярьжсэн. Тэгтээ дахиад ярих хэрэгтэй байна. Apple-д болохоор Siri-г яг ийм хувийн ийм хэмэл оюун суурилсан туслах болгохыг зорж байгаа. Тэгээ тэн дээр өөрсдөө ямар стратеги баримтлахыг хүсэж байгаа вэ гэхээр бүх төрлийн флагшип хэмэл оюуны загваруудыг бол Siri дээр нэгтгээд тэгээд явна. Одоо хүртэл өөрсдийнхөө in-house модель буюу тийм өөрсдийнхөө хөгжүүлсэн модельийг бол гаргаагүй байгаа. Тэгэхээр тэгж амжихгүй учраас яг энэ Gemini, ChatGPT, Perplexity, Alibaba-тай хятадд хамтарч байгаа. Alibaba-тай яагаад хамтарч байгаа вэ гэхээр хятадд хэмэл оюуны загварыг хэрэглэгчдэд нэвтрүүлэхийн тулд хятадын засгийн газраас заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Тэгэхээр хятадын аль нэг компанитай одоо энэ девайс үйлдвэрлэж байгаа компаниуд хамтраад хятадд энэ хэмэл оюуны функцүүдийг нэвтрүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр Alibaba бол мэдээж номер 1 сонголт. Дараагийнх нь мэдээж Baidu байж магадгүй байна. За DeepSeek бол мэдээж hot стартапуудын нэг баа тий. Энэ мэтчлэн Apple стратегийн хувьд бол хэмэл оюуны зүйл яригцаар байна. Тэгээд энэ 2026 онд бол түрүү ярьсанчлан ер нь WWDC дээр бол яг эцсийн байдлаар бол гарч ирэх байхаа. Гэхдээ энэ дээр iPhone 17 дээр танилцуулга дээр бол ямар нэгэн том хамтарлуудынхаа нэгийг бас зарлаж магадгүй бах. Одоо жишээ нь Perplexity-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол одоо 9 сарын 10-нд бол зарлагдаж магадгүй бах. Тэгэхээр одоо хүлээх хэлбэлтлээ бидний хувьд айгүй том хүлээлттэй. Тэгээд дараагийн хэсэг дээр болохоор автомашинуудын талаар яриа тий. Lexus ZC юу Их Британий юунаас Их Британд яг энэ нэрээр бүртгүүлсэн мөлий ZC гэдэг шинэ нэр. Тэгээд яг ямар машин байх вэ гэхээр цахилгаан автомашин 4 алхахтай спорт седан маягийн спорт суудлын машин маягийн тийм загвар шинээр гарах юм шиг байлээ. Яг 2023 онд анх яг адилхан нэртэй концепт машин бол танилцуулагдчихсэн. Одоо тэрнийхээ яг production хөлбөрийг бол 2026 оны ихэр байна уу танилцуулах юм байлээ. Тий. Тэгээд Lexus-д болохоор одоогийн байдлаар яг ганц цэвэр цахилгаан автомашинтай. Тэр нь болохоор RZ гэдэг SUV загварын машин байгаа. Монголд бас нэлээд хэд харагдаад байна лээ. Тэгээд энэ машин болохоор яг Lexus болон Toyota-гийн шинэ платформ, шинэ батарейны технологи төр бол суурилсан юм байна лээ. Тэгэхээр өмнөх Toyota-гийн цахилгаан машин болох BZ4X ч юм уу тэднээс л туулах замын хувьд хол зам туулна. Тэгээд хүч чадлын хувьд бол бас хамаагүй их байх юм бэл. Загварын хувьд нилээдгүй сонин тий. Тийм нилээ. Би бол загвар надад амар таалагдсан. Үнэхээр яг содон тэгээд яг хүний харц булаахаар тий одоо жишээ нь ингээ яг унаад авч явах тий үнэхээр кул машин байна л гэмээр. Тий яг энэ загвараараа гарах нь үү гэдэг нь бас жоохон эргэлзээтэй л. Тэр YouTube дээр байгаа бичлэг нь болохоор тэр өмнө нь гарсан байсан концепт зөвлөмөр байсан. Зөв концепт зөвлөмөр тий. Одоо болохоор production буюу үйлдвэрлэл рүү шилжүүлэх загвар дээр. Тэгэхээр мэдээж юмнууд нь бол муудах байх өмнөх загвараасаа. Тийм тэгээд нэг сонирхолтой юм нь цахилгаан машин чинь хурдны харьцаг гэж аахгүй шүү дээ. Тэгээд яг энэ загвар дээр болохоор хурдны харьцаг тэгж симулят хийх тийм системтэй болж байгаа юм бэл. Тэгдэг нь яаж юм бол? Одоо яг автомашинд хорхоотой хүмүүсийг л ягчлаа байх л та. Тийм өөрсдөө татах гэж үзэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд тэр систем нь яаж ажилладаг вэ гэхээр хэрв тэр мод асаач юм бол тэр гормоо асаач юм бол араагаас солиход цахилгаан моторын төр зур унтраагаад тэгээд яг араас солиж байгаа тэр мэдрэмжийг өгөх тийм систем л бас нэлээд сонирхолтой. Энэ нөгөө Hyundai-гийн Ioniq 5 энэ дээр бас
яг энэ систем байдیں۔ Тэгэхээр тэрийг дуураалаж хийж байгаа систем юм уу? Хиймэл хурдны ярьцаг гэсэн үг ер нь Тийм баг л. симуляц хэрч те. Айгуу сонирхолтой юм байна. Ер нь одоо жишээ нөгөө нэг автомашинуудын дуун дээр ч юм уу те. Одоо жишээ нь цахилгаан автомашин ер нь ямар дуутай байх вэ гэдэг нэг хэсэг айгуух яригддаг байлаа ш те. Анх цахилгаан автомашин гарч ирж байгаа чимээгүй те. Тэгээ хөдөлгүүрийн дуу байхгүй энэ чинь. Тэгэхээр тэр хиймэл дууг яаж ингэж оруулж ирэх үү? Яаж ингэж хүнд гоё мэдрэмж өгөх үү гэдэг зүйлсүүд нэг хэсэг айгуух яригддаг байсан бол одоо бүр хурдны харьцаг симуляц хийгээд яаж ингэж машин авч байгаа тэр филингийг өгөх үү? Тэгэд би энэ 7 хоногт нөгөө нэг юуны талаар нэг нийтлэлсэн юм аа. Жолоочхо автомашины талаар. Тэгээд тэн дээр яг би нийтлэлийнхаа төгсгөл бодож байхад ер нь яг энэ машин барих мэдрэмжийг хүнээс авах нь зөв үү үгүй юу те. Чи тэрэн дээр юу гэж боддог? Ер нь бол буруу хаа. Яагаад? Яг амьдралаас авах нэг гоё мэдрэмжтэй юм яг машин барих штэ. Яг тэр мэдрэмжийг ингээд хүнээс булаагаад авчаар надад л үнэхээр хэцүү байна ах гэж бодож байна. Тэгээ надад болохоор яг тэгж санагдсан л та. Ер нь бол Хятад тэгээд энэ жилээс Японд тэгээд Арабын нэгдсэн Эмират улсад мэдээж Америкийн маш олон хотуудад жолоочхо автомашин, жолоочхо такси болол эдийн нэвтэрч гисэн байгаа. Тэгэхдээ энэ автомашины үйлдвэрүүд болохоор нэг левел 2 3 дээрээ ингээд байж идэг тий. Тэгээд ерөнхийдөө нэг 80-аас 90% нэг автомат тий. Тэгээ бидэд яг ингээд дуртай үед ингээд гоё машин ингээд барьцдаг. Нэг тийм мэдрэмжийг нь үлдээх юм шиг байна даа л гэж бодогдсон. Ер нь цааш тэнцэг хандлага тий. Гэтэ за дараагийн автомашинтай ярилцах зүйл болохоор Янгвангийн талаар яриа тий. Тий. Янгванг нөө BYD-гийн luxury зэрэглэлийн автомашинуудыг үйлдвэрлэдэг брэнд нь Янгван. Mercedes-Benz-тэй хамтарч үүсгэжсэн брэнд баха тий. Миний санджаар Denza яг Benz-тэй Denza тий үүсгэжсэн брэнд нь. Одоо BYD чинь доороо 5 брэндтэй. Баг 5 6 байгаа. Нэлээд олон брэндтэй. 200 гаруй загвартай гэсэн. Тэгээ BYD-гийн вебсайт дээр очиж үзэхэд бол үнэхээр гайхалтай. Тэгээ музейг нь үздэг байхгүй юу гэсэн чинь музейг нь үзээд бидэд бөөндөө гарч ирсэн ээ. Юу вэ энэ автомашины үйлдвэр гэсэн мэт ягаад энэ батарей байгаа юм бэ? Тэгээ Янгванг U9 супер машин. Тий, супер машин. 2 жилийн өмнө анх танилцуулагдсан баха. Шанхайн автошоу дээр U9 гээд тэгээд энэ удаа болохоор U9 Track Edition гээд яг тусгай хөлбөр нь цахилгаан автомашины шулуун замын хурдны рекордыг нь эвдсэн. Тэгээд хурд нь болохоор 472 км/цагийн хурдтай яваад тэгээд яг рекордыг эвдсэн байлээ. Өмнөх рекорд нь болохоор Японы нэг бас нэг супер машин, цахилгаан супер машин авч ирсэн байлээ. Тэгээд тэр рекордыг нь бол бас нэлээд юугаар ивдсэн байлээ. BYD-ст амар байна тий. Аимшигт. Яг технологийн хувьд бол үнэхээр аимшигт. BYD бол ер нь хятадын автомашин үйлдвэрлэгч дундаас бол яг технологи, аюулгүй байдал одоо энэ BYD-гийн платформ байгаа шүү дээ, Blade гэдэг нэртэй тий. Энэ Blade чинь болохоор хамгийн аюулгүй цахилгаан машины платформ. Тэгээ ингээ хурдны хувьд бол мэдээж ингээ амар байна. Тэгээд батарейны технологиороос аимшигтай байна. PHEV-гийн хувьд тий нөө plug-in hybrid-ийн хувьд бол мэдээж бас супер байна. Ер нь бол BYD-гийн хувьд өмнө нь 10 жилийн өмнө одоо жишээ нь стратеги маш зөв л тодорхойлсон байна тий. Тэгээд яг энэ одоо luxury брэндүүд рүү орж байгаа юунууд нь одоо Монголд MSM оруулж ирдэг. Тэгээд өөр хид хідэн газруудаас оруулж ирж байгаа. Тэгтээ MSM-ийн хувьд бол аль бисны дистрибьютор нь шүү дээ. Топ 5 руу ороод ирсэн юм бэл. Монгол борлуулалтаа амар аваас. Өөсө зам дээр бүр амар болоо харагддаг. BYD тий. BYD-гийн seal мил бол тэгээ зөндөө байлээ. Seal 5 эднэр бол битүүн харагддаг болсон шүү дээ. Тэгээд Австралид саяхан нөгөө Shark гэдэг загвар нь орж ирсэн байлээ. MSM дээр тэгээд ер нь бол одоо зүүн Азад бараг ингээд бүх чиглэлээрээ ер нь бол топ 10, топ 5 руу бол LED орсон юм байна. Австрал бас нэлээд хүчтэй байгаа юм байлээ. Shark тий. Shark ч угаасаа анхнаас Австрал гарсан загвар. Ер нь хятад машинууд яг энэ бүстэй бол ер нь амар л болсон да. Нэг шалтгаан нь болохоор тэнд ингээд өнгөрсөн жил нөгөө BYD дээр өнгөрсөн жил гинэ энэ жил шүү. BYD дээр явж исэн чинь юу гэж яригдчихсэн бэ гэхээр Монголын нөхцөлд одоо нэг юм хятад нэг 15-аас 20 мянган долларын нэлээд дажгүй
дунд одоо зэрэглэлийн машинууд байгаа шүү дээ. Эдгээр болохоор зүүн өмнөд Азид илүү тохироод байна гэж хараад байгаа юм бэл. Монголын хувьд болохоор яг нэг Toyota эдгээр ингээ хуучин болохоор хуучин ч гэсэн ягаад ингээ ирчээгээ алдахгүй байгаад байгаа вэ гэхээр эдгээр нөгөө битүүмж аягүй сайтай. Монголын хүйтэн нөхцөлд ийм битүүм сайтай салон томтой машинууд аягүй хэрэгтэй. Тэгээ бидэрт чинь нөгөө өвөл ингээл зузаан автаа суулаа гэж бодоход ядаж нэг жоохон салонтой зай хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл өвөлд машин бидрийг дааруулахгүй байх хэрэгтэй, тухтай байлгах хэрэгтэй. Харин нэг ийм дунд зэрэглэлийн арай жоохон хям дүнтэй хятад машинууд зүүн өмнөд Аз дээр ер нь бол ирчийг авч байгаа нь бас цагуурийн уур амьсгалтай айгүй холбоотой гэж тайлбарлагдчихсэн. Тийм. Тэгэхээр Австралид бас айгүй хүчтэй байгаа юм ч гэсэн ер нь бол тэгээд энэ хурд хүчний хувьд бол Япон машинуудаас нэг ялгаагүй болчихсон. Бараг чанарын хувьд ч гэсэн нэг ялгаагүй болж байгаа. Яг битүүмж дээр бол мэдээж аюул зардал ордог. Нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр BYD-гаас болж топ 10 борлуулагчаас нэг алдартай брэнд гарч ирсэн. Nissan яг топ 10 автомашин үйлдвэрлэгчийн жагсаалтаас хасагдсан. Тэгээд урд нь юу орсон бэ гэхээр BYD орсон, Geely орсон, тэгээд Suzuki бас дээр нь гарцсан байлээ. Бас маш сонирхолтой. Nissan ч ер нь 2-3 жилийн өмнөөс нэлээд асуудалтай байгаад байгаа. Тэгээд яг энэ оны ихээр Honda-тай нэгдэх талаар хилцэл хүртэл эхлүүлж исэн. Тэгээд харамсалтайгаар хилцэл нь амжилтгүй болоод тэгээд Nissan компани гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Ер нь бол Nissan-ы хувьд топ 10-аас гарж ийн гэдэг бол 16 жилдээ анх удаа топ 10-аас гарч тийм. Тэгээд энэ борлуулалт нь бол 2025 оны дүнгээр ингээ топ 10-аас хасагдчихна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр 2025 оны эхний хагас дээр бол 6% буураад 1.161 сая автомашин бол ер нь олон улсад нийтдээ борлуулсан байна. Энэ нь 2008 оноос хойш хамгийн муу борлуулалт. Nissan ч бараг сүүлийн 3-4 үйлдвэрлэл санхүүгийн үйлдвэрлэл яг алдагдaltaй гарцсан. Бас нэлээд санхүүгийн хувьд ч нэлээд хэцүү. Ер нь бүх юм амар хэцүү байна. Тэгээд хамгийн том яг энэ уналтын хамгийн том хүчин зүйл юу гэхээр Хятадын зах зээл байгаа. Хятадд Nissan ч бас нэлээд том зах зээл эзэлдэг байсан бол Хятад машинууд нэлээд ирчээ аваад эхлэнгүүт мэдээж яг гадаад үйлдвэрлэгчид бол нэлээд алдагдлыг амсаж байгаа. Тийм. Эхний хагас дээр болохоор Хятад дахь зах борлуулалт нь 18%-аар унаад энэ нь хэдэн машин бэ гэхээр 270 мянган машин юм байна л да. Тэгээ 2018 онд хамгийн дээд зэг дээр үрж ирсэн юм байна. Тэр үед 720 мянган машиныг зөвхөн Хятадын зах зээл дээр борлуулж ирсэн. Харин Хятадын өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ нь бол мэдээж Nissan-д маш сөргөөр нөлөөлж байна. Тэгээд энэ нь зөвхөн технологи, үзүүлэлт, функц гэхээсээ илүүтэйгээр мэдээж үнийн өрсөлдөөн бас байгаа бах тий. Хятадын машинууд бол ер нь маш хямдхан хэрнээ. Маш одоо л чанартай. Тэгээ дотооддоо авахар тэр чин татврын хөнгөлөлттэй урамшуул болдог тий. Янз янзын юмнууд байгаа. Тэгээд мэдээж өөрсдийнх нь үйлдвэрүүд байгаа гэдэгчлэн мэдээж дотоодынхоо чанартай машинуудыг авах нь бол энэ буцад том автомашин үйлдвэрлэгчид бол Хятадын зах зээл рүү орно гэдэг бол маш эрсдэлтэй л алхмуудын нэг. Volkswagen бас Хятадд хэцүү байдалд орсон байгаа. Tesla-гийн борлуулалт бас Хятадд буураад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд уг нь гэхдээ Tesla-гийн хувьд бол мэдээж Шанхайд бол айгүй том үйлдвэртэй тий. Хамгийн том үйлдвэр нь Шанхайд байдаг. Тэгсэн ч гэсэн асуудлууд борлуулалт нь бол буурсаар байна. Тэгээд сүүлийн үед Nissan бас Toyota-тай бас хилцэл хийж магадгүй гэсэн шуумудаас яваад байлээ. Honda-гийн тэр хилцэл бүтлгүүддэг нь Honda өөрсдөө яг Nissan-ыг доор авах гэсэн юм шүү. Тэгээд тийм яг доор авах гэсэн гэж байлээ. Зөв. Тийм. Яагаад тэгсэн юм бол? Яг тэр үгүй хамтраад нэгдэн гэж үг нь ойлгоод. Систем мэдхгүй тийм. Тэр тал дээр бол өстой хилж мэдэх юм алга. Яг Honda бол яг 100% контролыг авна гэд удирдлага авна гэд тэгэнгүүт Nissan-ийнхан болохоор үгүйгээд тэгээ хоорондоо зөрчилдөөд яг тэр хилцэл нь бол унтсан юм шиг байлээ. Тийм. За автомашины хувьд иймэрхүү байлаа. Тэгээд айгу сон Nissan-ыг бол топ 10 руу унж ийн гэдэг дээр л. Тийм тэгээд энэ 7 хоногт бас R35 GT-R Nissan-ы спорт машин яг юугаа зогсоосон, үйлдвэрлэлээ зогсоосон. Хамгийн сүүлийн машин өнгөрсөн
4-5 тавтад гараад үйлдвэрлэгдээд тэгээд бас нэгэн гайхамшигтай машиныг бид нэр алдлаа. За төгсөлд нь ярих зүйл Samsung-ийн ивент болгож байна. Би Samsung-ийн 9 сард ивент хийн гэдэг дээр бол ямар ч хүлээлтгүй байсан. Тэгсэн чинь гинт ороод ирсэн. Apple-ийн ивент зарлагдсны маргааш гинт ороод ирлээ. S25 FE гэдэг утастай суулгаж байгаа шиг байна тий. S25 арай хэмт боломжийн үнэтэй хувилбар нь. Тэгээд 2 таблет буюу Tab S11, S11 Ultra гэдэг 2 загвараа танилцуулах юм байна л. Тийм байна. Тэгэхээр бас нэг юм төдийлөн том арга хэмжээ болохгүй бах. Тэгээ Samsung-ийн хувьд бол мэдээж битэд маш олон удаа Samsung-ийн арга хэмжээнүүдэд шууд амжуул нийтлүүд бичижсэн байгаа. Тэгээ Ampeg-д арга хэмжээгээ бүтээгдэхүүн танилцуулдаг. 2 Ampeg-д бол уламжлалт төсөр болж байна тийм. Өвлийн 100-ны. Тэгээд тэр хоёр болчихсон. Гэхдээ энэ хоёр Ampeg-д арга хэмжээнд дэр юу танилцуулдаг вэ гэхээр л flagship загвар буюу зах зээл дээр гаргаж ирж байгаа хамгийн сайн загваруудыг танилцуулдаг, хамгийн сайн технологиг танилцуулдаг. Харин энэ ивент дээр болохоор ер нь бол онлайн байдлаар л болох юм шиг байна. Тэгээд илүү хямд хувилбараа танилцуулах гэж байна. Өөр Samsung-аас өндөр хүлээлттэй байгаа зүйл юу вэ гэхээр Project Motion гэдэг төсөл байгаа тийм. Android Samsung-ийн Apple Vision. Тийм Samsung-ийн Apple Vision Pro энэ жилдээ багтаж зах зээл дээр гарна гэдгийг бол өнгөрсөн жил хэлсэн байна. Гэхдээ энэ ивент дээр бол ер нь бараг л гарахгүй хаа. Яг Project Motion яг энэ жилийн сүүлээр үйл явцал гарах гэж би бодож байна. Тэгээд бас ивент зарлах байх. Тэгэхээр энэ жил бараг 4 ивент зарлж байна Samsung ч. Тийм. Тэгээд IFA дээр бас жил болгоны 9 сард Германы Берлинд болдог IFA гэдэг арга хэмжээдэг яг гэр ахуйн барааны хамгийн том үзэсгэлэн гэх юм уу. Тэрэн дээр бас Samsung бас нэлээд том зүйлс зарлах юм шиг байлээ яг тэр салбарынхаа бүтээгдэхүүнүүд дээр. Тийм. Гинт зарлагдсан айгуу сонио арга хэмжээ нөх амар том функцүүд танилцуулагдахгүй мөртлөө ер нь Samsung Tab дээр л төвлөрөх баг. Гэхдээ Samsung Tab-ийн маркетингийн хувьд бол одоо мэдээж нэг тэгж амар төдийлөө юу яахгүй нэ тий. Нэг сайн явдгүй шүү. Явдгүй. Тэгээд одоо чинь нэг бараг хүмүүс мартцсан байгаа байхгүй. Тайб ингээд байгаа эсгий ч юм уу тий. Тэгээд ингээд хүмүүс ихэвчлэн юу л аавн тий iPad л аавн тий зурдаг, дизайнер хийдэг тэм чиглэлийн хүмүүс бол эсвэл хүүхдүүдтэй авч зориулж байгаа хүмүүс бол хятадын илүү хойл жижигхэн тийм таблетуудыг авдаг болчиход байгаа. Тэгээд Монголын зах зээл дээр бол Samsung Tab бас төдийлөн л харагдах болчиход байгаа. Энд дээр энэ жил бас ямар маркетингийн арга хэмжээ барих вэ гэдэг нь бас айгүй сонирхолтой санагдаж байна надад. Тэгэд Android XR гэдэг үйлдвэрлэлийн систем дээр суурилж өөрсдийнхөө тэр Project Motion төслөө хийж байгаа. Тэгээ мэдээж маш олон Samsung, Google хоёрын хамтралыг бол бид нар харсан тий. Маш олон гайхалтай зүйлүүд дээр. Тэгээд Android үйлдвэрлэлийн систем дээр хиймэл оюуныг үнэхээр яаж гайхалтай оруулж ирж байгаа вэ гэдэг талаар бол зөндөө ярьж байгаа. Тэгээд Android XR ч гэсэн бас тэр хүлээлтийн дагуу явах болов уу гэж бодож байна. Тэгээд хямдхан л байгаасаа тий. Ер нь бол үнийн өрсөлдөөнөөсөө болоод Apple Vision Pro LED модельгүүдэд үйлдвэрлэн зогссон байгаа шүү дээ. Тэгээ Vision Pro 2 хизээ гарч ирэх одоо мэдэхгүй тий. Хизээч гарч ирэхгүй ч магадгүй. Тий. Эсвэл эх жил бас нэг юм хүлээлт байгаа. WWDC дээр хямд загварыг нь илүү хөнгөн ч юм уу тий. Одоо тэр хитрхи нөх хүнд металлуудаар хийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр илүү хөнгөн загварын бас нэг тиймэрхүү юмнууд яригддаг. $1700 орчим ч юм уу. 3500 арай л үнэтэй. Одоо манай Монголд нэг Prusa-ны тий девайс шүү дээ. Бараг 12 сая. Тийм. Тэгэхээр Android XR дээр бас энэ алдааг бас давтахгүй болов уу гэж найдаж байна. Тэгээд Meta-гийн хувьд бол мэдээж энэ виртуал төхөөрөмжийн зах зээл дээр бол амар хүчтэй байгаа тийм. Амар одоо $300 хамгийн сүүл төлбөр гаргацсан байгаа. Quest дээр бол тэгээд Ray-Ban хамтрал шилүүнд гаргаж байгаа. Энэ жил нэрээ Meta-гийн арга хэмжээ бас сая 9 сард болов. Тийм бах тий. Тийм, Meta-гийн арга хэмжээ бас болох болж байгаа юм шүү дээ. Тийм, Meta Connect болно. Тэгээ Meta Connect-оор бас мэдээж өнгөрсөн жил Orion гэдэг нэртэй өөрсдийнхөө одоо ямар нэгэн нэмэлт девайс ашиглахгүйгээр зүрийн бугуунда бугуувч зүгээд тэн дээрээ шууд мэдрэгч хагаад тэгээ шууд нүдний шилэн дээрээсээ ийм одоо ийм холограм маягийн тийм дэлгэц үүсгэж болдог. Тийм нүдний шилний
туршилтын хэдхэн ширхэг үйлдвэрлэсэн загвараа бол танилцуулсан байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд тэр бол нэг 2-3 жилийн дараанаас яг энэ бүтээгдэхүүн рүү шилжээд эхэлчихээр яажсан баг. Тэгээ Марк Зукерберг тухайн үед бол энэ бол үнэхээр үнэтэй байна. Одоогийн байдлаар бол яг үнэхээр үнэтэй. Гэхдээ хэд гэдгийг нь бол хэлэхгүй. Гэхдээ энийг бол ингээд илүү хямдруулаад яг энэ бүтээгдэхүүн рүү болох тийшээ хандах болов гэж бодож байна. Ray-Ban-ы хувьд бас мэдээж гайхалтай нүдний шил маш олон хүмүүс бол та бүхэн бас нэг хэд хэдэн Instagram story-нууд дээр нүдний шилийн зураг гараад ирсэн байгааг бол анзаарсан баг. Тэр бол мэдээж Ray-Ban-ээр бичсэн нүдний шил Meta Glass тийм. Google бас Gentle Monster-тай хамтраад бас шилэн таарна гэдэг бас заасан. Тийм тийм. Тэгээд ийм яг энэ айгүй гоё концепт. Тэгээ одоо жишээ нь роботын салбарт автомашин үйлдвэрлэгч жижиг стартаптай нийлээд роботууд хийж байгаа бол технологийн том компаниуд нүдний шилийн брэндтэй нийлээд. Тэсгүүгээр яг юм нөгөө Google Glass эдэр шиг. Тийм шил гаргаж байлаа шүү дээ. Тийм шил гаргаж ил хүн годомжинд тэгш зүгээд явахгүй юм байлээ. Тэгэхээр ингэж хамтрал айгүй гоё юм байлээ. За ингээд энэ удаагийн аудио дугаар маань өндөрлөж байна. Тэгээд эх 7 хоногт уулзтлаа. Баяр таа. Баяр таа.